Нэгэн цагт ундны усаач гаднаас авдаг байгалийн баялаггүй жижигхэн бом тот өнөөдөр дэлхийн санхүү технологийн төв болсон гэвэл та итгэх үү? Энэ бол Азийн хэрэг биш, харин төрийн бодлого, сахилга бат институцийн хүчний үр дүн юм аа. Сингапурын гайхамшигт өөрчлөлтийн цаана нэг хүний хатуу зарчим, урт хугацааны стратеги, бодит үр дүн суурилсан удирдлагт оршдгоо. Тэр бол орчин үеийн Сингапурыг бүтээсэн Ли Куан Ю. 20 дугаар зууны дэлхийн улс төрийн дөхөн Ли Куан Ю нь жижиг байгалийн баялаггүй колоничлогдсон байсан улсыг богино хугацаанд өндөр хөгжилтэй, тогтвортой, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай улс болгон хувирсан цөөн удирдагчтай нэг юм аа. Түүний удирдлага нь үзэл сурталаас илүү бодит үр дүнд тулгуурласан сахилгатай, институт төвтэй төрийн бодлогын сонгодог шишээ болж үлдсэн билээ. Энэ удаад Ли Куан Югийн удам судар, хүүхэд нас, боловсролын замнал, мэрэгжлийн төлөвшил, гэр бүл, улс төрийн хэрээр эдийн засаг засаглал, соёлын бодлогын цогц загвар, түүний шийдвэрлсэн бодлогын сорилтууд болон үлдээс өв сургамжийг авч үзэх болно. Ли Куан Ю 1923 онд тухайн үед Британий колони байсан Сингапурт Стрэйтс хятадуудын англи боловсролтой гэр бүл төрсөн. Түүний өвөг дээдсэн 19 дугаар зуунд Хятадын Гуандо мужаас нүүдэлж ирсэн бөгөөд зүүн өмнөд Азийн худалдаа үйлчилгээний давхархын төлөөлөл байжээ. Гэр бүлийн орчинд англи хэлийг давган хэрэгэлдэг, барууны хууль, ёс суртахуун үнэт зүйлийг эрхэмлдэг байсан Ли Куан Югийн ертөнцийг үүсэх хүсэлд эртээс нөлөөлсөн. Эцэг нь сахилах баттаа ажилч нь их нь хатуу улууч тууштай хүмүүжил олгож байсан. Түүний өөрийгөө энэх урт хугацаанд төлөвлөх чадварыг төлөвшүүлжээ. Ли Куан Югийн хүүхэд насыг үндсээр нь өөрчилсөн үйл явдал бол 1942-оос 1945 онуудад Японы эзлэний төрөмөл байлаа. Британид хэрэг бууж өгснөөр колони хамгаалтын домог нурж тэрээр хүч султаа улс ямар эмзэг байдгийг өөрөө мэйэр мэдэрсэн юм а. Өсгөлэн, айдас, захиргааны задрал нь Ли Куан Юуд маш том сургамж болон үлджээ. Улсын орчин тогтмол үндэс нь романтик үзэл бус, харин хүчрэг институт, сахилга баттай төр, нийгмийн эв нэгдэл гэдэг ойлголт байв. Энэ түүний аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн бодлогын цөм болсон юм. Ли Куан Ю Араплезийн институтад суралцах хугацаанд боловсрол нь нийгмийн давхарх, эрх мэдэлд хүрэх гол механизм болохыг ойлгосон. Дараа нь Их Британий Кембрижид суралцахдаа барууны хууль, институцийн давуу талыг мэдэрч тэдгээрийг Азийн нөхцөлд шууд хулбарлах боломжгүй гэдгийг ойлгожээ. Кембрижийг хуулийн чиглэлээр давхар онц үнэлгээтэй төгсөн нь түүний логик сэтгэлгээ, институцийн ойлголтыг улам батгасан юм а. 1950 онд Ли Куан Ю Английн Мидл Темплд тангар өргөж хуульчийн мэргэжлэр Сингапурт ажил эхэлжээ. Тэрээр үйлдвэрч нэвлэл, хөдөлмөрчтэй хэргийг төлхөө өнгөөсөн бөгөөд энэ туршлагаас нийгмийн зөрчлийн үндсэн шалтгааныг ойлгож, улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хөгжил тулгуур болохыг ухаарсан. Хууль бол шударга ёсыг ботоор хэрэгжүүлэх хүчрэг хэрэгсэл гэдгийг баттаа ойлгосон юм а. Тэрээр хуульч Куан Гокчуудыг ирэлсэн түүнийг улс төрийн амьдрал бат бөх тулгуур байв. 3 хүүхдээ меритократ зарчмаар хүмүүжүүлж төрийн албыг удамшлын биш чадварт суурилсан байх ёстой гэдгийг өөрийн амьдралаараа нотолсон юм а. 1959 онд ерөнхий сайд болж 1965 онд Сингапур гинтийн байдлаар тусгаар тогтсон нь Ли Куан Югийн удирдлагын жинхэнэ шалгалт байв. Байгалийн баялаггүй, жижиг зах зээлтэй, угсаатны зөрчилтэй улсыг тэр төрийн бодлогоор амьд үлдэх стратеги болгон хувиргасан. Ли Куан Югийн засаглалын философи нь төрийн удирдлагад чадвар, мэдлэг, хөдөлмөрөөр дэвших меритократ тогтолцоонд авилгыг төрийн тогтвортой байдал занлахийлэгч гэж үзэх. Хууль институцийн хатан механизмаар таслан зогсоох, гадаадын хөрөнгө оруулалтыг хөгжлийн хөдөлгөгч хүч болгон ашиглах, боловсрол, орон сууц, эрүүл мэндийг стратегийн тулгуур бодлого болгон хэрэгжүүлэх зэрэгт тулгуурлаж байлаа. Коммунист хөдөлгөөн, угсаатны мөргөлдөө, хүйтэн дайны дарамт зэрэг нь Ли Куан Юг хатуу улууч тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд хүргэсэн. Түүний үзэж байснаар улс төрийн эмх замбраагүй байдал нь эдийн засгийн сүрэлт хөргөн гэж үздэг байв. Ли Куан Юг соёлыг зөнд нь орхих биш, төрийн бодлогоор төлөвшүүлэх ёстой гэж үзсэн. Англи хэлийг орчин үеийн хөгжил, шинжлэх ухааны хэл болгож, их хэлийг соёлын үндэс болгон хадгалсан. Цэвэрч байдал, сахилга бат, хууль дээдлэх ёс нь ёс суртахуун бус өрсөлдөх чадвар гэж үзэж байлаа. Сингапур нийтийн гудамжинд бүх зарах, зажлахын хориотой бөгөөд нийтийн цэвэр цэмсгэр байдлыг сахих хуйчлагдсан журамтай. Ли Куан Ю жижиг байгалийн баялаггүй улсыг богино хугацаанд дэлхийн жишгт нийцсэн төр болгон өргөсөн нь бодит үн юм а. Түүний удирдагчийн гол өв нь хүчрэг институт, чадвар цуурилсан төр, урт хугацааны бодлогын соёл бөгөөд эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлсөн. Өнөөдөр Сингапурын амжилтыг үндсэн хэвээрээ өргөжлсээр байна. Ли Куан Ю бол
үзэл сурталт бус бодит үр дүн тулгуурласан төрийн бодлогоор үндэсний хувь зайг өөрчилж чадсан түүхэн удирдагч юм. Түүний амьдрал засаглал нь боловсрал, институт, сахилгабат гэсэн 3 тулгын урамжууллуудаар тогтдог бөгөөд монголчуудад Ли Кун Юугийн меритократ засаглал, цэвэр төрийн бодлогоос сургамж авч авилга худал улгаатай бодиттой тэмцэх цаг нэгэнт болжээ. Товчхондоо бол Ли Кун Юугийн үзэл санааг нэгтгэн дүгнвэл үзэл сурталт биш, бодит үр дүн тулгуурсан сахилгабаттай, институт төвтэй засаглал, авилгаас ангид боловсрал хүний капитал суурилсан бодлого нь жижиг баялагын хомс улсыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгож чадна гэж үздэг байлаа. Сингапур 1965 оны 8 дугаар сард тусгаар тогтлоо олж 9 дугаар сард нүвд элсэн бөгөөд Монгол улс тэр үед аль хэдийн 1961 оноос нэгдсэн үндэсний байгууллага гишүүн байсан. 1970 онд дипломат харилцаа тогтоосноор Монгол улс Сингапурыг албан ёсоор бие даасан улсыг шивлэн зөвшөөрсөн. За Монгол Сингапурын дипломат харилцаанд төрийн удирдлага, эдийн засгийн шинжилгээний чиглэлээр харилцан суралцах стратегийн чухал суурь хэвээрээ байна.